За өнөөдөр хэдүүлээ бага насны буюу няраа хүүхдүүдэд тэврэлт ямар чухал болохыг баталсан нэгэн сармөгчөн дээр хийсэн туршилттай танилццгаая. Энэ судалгааг ер нь бол жоохон харгас хэрцгий судалгаа гэж үздэг юм байна лээ. Тэрний шалтгааныг хэдүүлээ бичлэгээ үзэж дуусныхаа дараа олж мэднэ. За Harry Harlow гэх сэтгэл судлаач маань энэхүү туршилтыг сармөгчөн дээр 1950 онд хийсэн шалтгаан нь юу байсан бэ гэх юм бол тухайн үеийн сэтгэл зүйчид, сэтгэл судлаачид, философчид хоёр талд бол гарсан хүүхэд ээжтэй сайн байдгийн шалтгаан нь нэг тал нь мөн өгдөг учраас, хоол өгдөг учраас гэсэн бол харин нөгөө тал нь үгүй маш их юм дулаан мэдрэмж өгдөг, тэврэл өгдөг учраас гэж тайлбарласан. Энийг шалгахын тулд энэхүү туршилтыг явуулсан байх нэ. За туршилтын процесс маань юу байсан бэ гэх юм бол сармөгчөнд хоёр төрлийн ээжийг өгсөн байна. Эхний ээж нь төмөр уцаар хийгдсэн зөвхөн хоол өгөх зорилттой. Нөгөө ээж нь болохоор даавуу юм зөөлөн материалаар хийгдсэн ээж байна. Тэгээд энэхүү сармөгч нь яах нь вэ гэдгийг хэдэн өдрийн туршид ингээд энэ хоёр ээжтэй хамт байлгаад харсан чинь эхний ололт нь юу байсан бэ гэх юм бол сармөгч нь өдрийн 70%-ийг нөгөө нэг зөөлөн ээж дээрээ очиж өнгөрүүлдэг, зөвхөн хоол идэх гэж л нөгөө ээж дээрээ очдог болж байгаа юм. Тэгээд эндээс харах юм бол ер нь бол нэг сармөгчин болон няраа хүүхд хоёрын тархины бүтэц төстэй маш ойролцоо гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас энийг хүүхд рүү хөрвүүлэх юм бол хүүхд зөвхөн хоол өгдөг хүнээс илүү өөрийг нь тэврээд аюулгүй мэдрэмж өгж байгаа тэр хүндээ илүү татагддаг гэдгийг бол энэ судалгаа батлаад өгч байгаа юм. За цаашаа эдгээр маань өөр бас нэг юм хийж үзсэн юу гэх юм бол сармөгчнийг стресст оруулах буюу айлгаж үзсэн байна. Одоо энэ харж байгаачлан нэг юм амар робот шиг энэ нь маш чанга дуутай хэлбэр төрсний хувьд ийм зөв бус хэлбэр төрстэй маш эвгүй хөдөлгөөн хийж байгаа учраас яг энэ хүү хийсэн одоо робот шиг юм сармөгчн рүү оруулаад юу болох нь үзсэн байна. За тэгээд сармөгчн рүү оруулахад хөөхий манай сармөгчин маань ихэндээ бүр маш их айгаад шууд зөөлөн ээж рүүгээ явж байгааг нь харж байгаа. За эндээс хоёр дахь нөгөө нэг судалгааны маань ололт харагдаж байгаа юм. Сармөгчин маань зөөлөн ээж дээрээ очиод өөрийгөө тайвшруулсныхаа дараанаас буцаагаад өөрийгөө хамгаалах нөгөө робот руу дайрж орилж эхэлж байгаа байхгүй юу? Дараа нь яасан бэ гэхээр нэлээд олон өдөр хоёр ээжтэй байлгаж агаад шинэ орчин руу сармөгчөнд оруулж үзсэн. Тэгээд юу болохыг нь бас харсан байна. Эхний удаад нь аль ч ээж нь байгаагүй. Гэтэ сармөгчин маш их юм айцтай, юу чигээд сонирхож харахгүй байгааг харж байгаа. Дараагийн удаа нь бол зөвхөн нөгөө нэг хоол өгдөг ээжийг нь оруулаад тавьсан. Гэтэ тэр ерөөсөө хоол өгдөг ээжийг тоож хараачгүй байсан байна. Гурав дахь удаадаа яасан бэ гэх юм бол нөгөө нэг зөөлөн материалаар хийгдсэн ээжийг нь оруулж тавьсан байна. Тэгээд манай сармөгч маань яасан бэ гэхээр зөөлөн ээж дээрээ гүйж очиод өөрийгөө тайвшруулчингуудаа тэрний араанаас орчин тойрноо сонирхож эхэлсэн байгаа байхгүй юу? За тэгээд энэхүү судалгааны маань 3 дахь томоололт нь юу байсан бэ гэх юм бол эдгээр маань нэг зүйлийг мартагдуулсан гэдгийг ойлгосон. Тэр нь юу байсан бэ гэвэл маш олон өдрийг ингээд яг амьд харилцаа байхгүй тийм хоёр төрлийн ээжтэй л байсан сармөгчин маань бусадтайгаа нийлэх үедээ чадаагүй. Тэднийтэйгээ нийлж чадаагүй. Маш их стресстэй, айцтай байсан. Шалтгаан нь юу гэвэл emotional need буюу юм сэтгэл зүйн амьд харилцаа бас жоохон хүүхдэд ч гэсэндээ ямар их хэрэгтэй вэ гэдгийг батлаад байгаа байхгүй юу? Яг энэ туршилтыг ингээд бичлэгийг үзчихэнгүүтээ надад санагдсан юм юу вэ гэх юм бол нэг юм киноно гэдэг чинь Америкийн цагаан арьсангууд одоо өмнө үед хар арьсангууд нани гэдэг зүйлийг ажлыг хийдэг байсан. Цагаан арьснууд төгөлчилдөг байсан. Help билүү тэр киноны нэр нь. Тэрэн дээр гардаг цагаан арьстай охины хэлж байгаа юм юу гэх юм бол ээж нь бол зөвхөн мөөмө хүлчэл буцаагаад шууд ингээд найнид өгчдөг. Тэгсэн чинь тэр охины том болоод ярьж байгаа юм нь хар арьстай найны нэрийг бол бид нар үздэг байсан шүү дээ. Ямар ч юм үүрэг оройлгүй хүүхдийн төлөө бараг юу ч хийгээгүй нэг юм зарц боол ямар ч амьдралд нэмэр оруулаагүй гэж үздэг байсан бол нөгөө нэг хар арьстай найныгаар асруулдаг тэр охин том болчоод ярьж байгаа юм нь
найны маань байсан учраас бүгд өөртөө ихтэй байгаа. Учир нь гэх юм бол найны нар нь маш их тэрвэрдэг, гоё үгсийг хэлдэг, асарч хамгаалж хайрладаг. Зөвхөн найныгаасаа хайрлагдах мэдрэмж тэр болгоныг авсан тулдаа өнөөдөр би өөртөө ихтэй ингэж амьдарч байгаа гэж ярьсан байдаг. Яг энэ надад санаанд орсон байхгүй. Тийм учраас бага насны хүүхдийг юу ч мэдэхгүй ирээдүйн амьдралд ямар ч нөлөө гарахгүй гэж бодож байгаа бол үгүй юм аа. Бага байхад нь хүүхдээ тэрвэрэх, дээрээс нь emotional need-ийг нь бас өгөх, сайхан дулаан харилцах, инээж байх гэдэг нь ирээдүйд насанд хүрсэн хойно хүүхдийг өөртөө ихтэй хайцгүй амьдрахад нь нөлөөлдгөө гэдгийг энэхүү судалгаа маань бол харуулдаг байгаа юм. Яг өмнөх миний бичлэгэн дээр бас Масловын онолыг танилцуулсан да. Тэрэн дээр ч гэсэндээ гардаг шүү дээ. Хүний суурь хэрэгцээ бол физиологийн хэрэгцээ, энд нь хоол ороод байгаа. Хоёр дахь хэрэгцээ нь safety буюу хамгаалагдсан аюулгүй мэдрэмж гэдэг байгаа. Яг үүнтэй адилхан тэрвэрлэлт гэдэг зүйл нь хүүхдэд хамгаалагдсан аюулгүй мэдрэмжийг өгч идэг бас суурь хэрэгцээнүүдийн нэг болоод байгаа юм. Тэгээ Масловын онолын 3 дахь хэрэгцээ нь belonging буюу юм хамаарлын хэрэгцээ дээ шүү дээ. Тэрнээс ч гэсэндээ энд дээр гарч ирээд байгаа байхгүй юу? Юу гэх юм бол emotional need гэдэг зүйл маш чухал байдаг юм аа гэдгийг бас харуулад байгаа юм. Тэгээд Масловын онолтой бүр илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсэх юм бол би доор линкийг нь оруулчихна. Ороод тэр бичлэгийг маань үзээрэй. За тэгээд нэраач гэлтэхгүй өсвөр насндаа ч яваа бүх төрлийн хүмүүст лиг зуншиж янз бүрийн олон юм амьдралын тийм гих биш. Тэднэрт хамгийн чухал байдаг зүйл нь юу вэ гэх юм бол тэрвэрлэлт юм аа. Тэрвэрлэлт эсвэл бүх том болсон хүмүүстэй нуруунд нь биеинд нь хүрэх, зүгээр өмнө явах ингээд аргадаж тайвшруулах. Энэ болвол үгнээс илүү хүүхдэд аюулгүй хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмжийг өгч идэг зүйл юм шүү. Тэгэхээр physical touch гэдэг зүйл нь ямар чухал вэ гэдгийг энэхүү судалгаагаар баталж өгсөн байна. Ингээд хамгийн сүүлд нь бичлэхэд хүүхдүүдтэй үргэлж тэрвэрж биеэрээ хүрч үнсэж хайрлаж байгаарай. Бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.